За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хотод 2022 оны 3 дугаар сарын 8-ны 10 цаг 12 минут болсон байна. Бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Америкийн нэгдсэн улсын Бостон хотод 2022 оны 3 сарын 7-ны оройн 21 цаг 13 минут болж байна. За Япон Токио хотод 11 цаг 13 минут болж байна. За аюу тэр чи адилхан Монголд байгаа те. За тэгээд бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Өнөөдөр ээж золоо хоёр ууланд бас хамт орж ирнэ гэсэн төлөвлөгөөтэйсэн боловч амралтын газар нь юу аахгүй юм гинэ. Сүлжээ юм уу? Орж чадахгүй байна гинэ. Уул нь ээж золоос хоёртойгоо хамт орох байсан боловч дахиад л дөрүүлээ уулзахаар болж байна. За тэгэхээр өнөөдөр мэдээж олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр ингээд баяртай холбоотой сэдвүүдээр хэдүүлээ ярина. За тэгээд яг эмэгтэйчүүдийн баяр гэхээр хамгийн тод үлдсэн дурсамж юу байна? Тэгээд ерөнхийдөө баярын одоо энэ баяр нь яг яаж баярлж явах ёстой ч юм уу те өөрсдийнхөө зүгээр бодлыг л ярилцъя те. За багасаа эхлэх үү? Томоосоо эхлэх үү? Тэр бол тэгээд Томоосоо эхлэё. За томоосоо эхлэе. За бүгдээрэнд нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Ер нь бол нөгөө олон жил яг энэ хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ярьсан учраас ер нь бол энэ бол эрх хамгаалах өдөр байгаа. Баярлна гэхээсээ илүү. Гэхдээ ер нь миний хамгийн тод өвсөн дурсамж бол манайх ч нөгөө аюу олон охинтой 5 охинтой аав маань ганцаараа гарынхаа хоолыг хийж өгдөг гэснийг хамгийн түрүүнд сандаг. Тэгээ энэ өдөр ер нь одоо бодоод хахад өглөө босоод хамаг ямаа хийгээл хоолоо хийгээл бид хэд зүгээр нэг яагаад чинь өнөөдөр зүгээр дураараа юу ч хийж болно гэдэг нэг тийм ойлголт байдаг гэсэн шүү дээ. Дуртай зүйлээ хийж олно, гадуур хийж олно те. Найзуудтайгаа уулзаж олно ч юм уу нэг л амар эрхчлөөтэй. Тэгээд одоо эргээд харахаар тухайн үедээ нэг амар яг нөгөө эрхийн тухай ингээд хүүхэд байхдаа тийм нэг амар тийм эрхтэй мэгтэй гэж мэдхээсээ илүү энэ өдрийг яг чи эмэгтэйчүүд дураараа байх ёстой өдөр гэдэг нэг тийм ойлголт надад үлдсэн юм шиг санагдаж байна. Тэгээ ер нь тий нийт ингээд яг мэдгүй олон улсад яаж тэмдэглэж байгааг мэдгүй Монголд олвол нэг нийтээрээ нэг эмэгтэйчүүд нь юу хамаагүй хийж болно найс нөхдөйгөө гарч нэг шоуддаг тийм өдөр юм шиг болчиход байгаа байхгүй тий. Эрэгтэйчүүд нэг гэртээ заавалчгүй нэг хүүхд мөхтэй хараад гэрийнхээ ажлыг хийж явах ёстой ч юм шиг. Үгүй ер нь зүгээр яг тэр нөгөө одоо бидэрт чинь хүүхд байхад бол нэг амар ийм эрэгтэй эмэгтэйчүүд гендер мендер гэдэг ойлголт байгаагүй шүү дээ. Зүгээр л ягаад чинь хүүхд байхасаа л энэ өдөр зүгээр ингээд дуртай юмаа хийж болно. Энэ бол бидний эрхийг хамгаалах өдөрч гэдэг юм уу тий? Тэгжэл явдаг байгаа. За Тэжкэгийн хувьд за миний хувьд одоо дурсамж гэхээс илүү би одоо нэг баяр болгоноор нэг эсэргүү юм шиг юм ярьж байгаа юм а гэхдээ одоо тэгээд дахиад яриад таа. Нэг анх энэ өдөр яагаад бид нар тэмдэглэж хэлсэн бэ гэхээр нэг 1909 онд 1909 10 оны үеэс Клара Зеткин гэж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж одоо тухайн үед хөдөлмөрлөх одоо хөдөлмөрийн хүсний хэмжээ одоо эрэгтэй хүн ажил хийгээд авдаг цалин, эмэгтэй хүн ажил хийгээд авдаг цалин. Дээрс нь эмэгтэй хүн одоо нэг зарим төрлийн одоо ажил хөдөлмөрийг эрхлэх боломжгүй. Зөвхөн эрэгтэйчүүдийг энэ хийх боломжтой ч юм уу тийм ингээд амар тийм эрсдэс ингээд юм харьцангуй байсан зүйлийн эсрэг тэмцээд бид нэр ч гэсэн ажил хийгээд тэгээд одоо хөдөлмөрөө одоо шудлаар үнэлүүлэх хэрэгтэй гэдэг юмний төлөө анх тэмцэж гарч ирээд тэгээд тэрний ачаар өнөөдөр магадгүй бид нар ингээд хүссэн зүйлээгээ тийм одоо IT-ийн салбар, санхүүгийн салбар ингэж ажиллах боломжийг биднэрт нээж өгсөн болов уу гэж боддгийн. Тэгээд миний хэлгээд байгаа зүйл нь юу вэ гэхээр одоо эрхийнхаа төлөө бид нэр эрхийг хамгаалуулмаар юм. Надад одоо ч гэсэндээ бид нэр ингээ хангалттай эрхийг хамгаалуулж чадж байгаа юм санагдахгүй байхгүй юу? Ягаад тэгэхээр одоо нэг Монголд одоо тийм үг гэдэг чинь нэг эр мууч эмээс дээр гэдэг ч юм уу тийм. Оргүйгээс тохиндэн дээр гэдэг. Ийм үгнүүдийг сонсоод хинт цочирддаггүй, гайхширдаггүй, энийг хинт эсэргүүцдэггүй, муухай зүйл, буруу зүйл гэж хүлээж авдаггүй. Ийм нэгэнд миний эрх хамгаалагдсан юм шиг санагдахгүй байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр одоо чинь хамгийн ойрхон нэг чиг бол энд ирсний дараа ингээд одоо нэг монголчуудаараа ингээд эрчүүд ярьж байгаа яриаг би сонсохгүй юу гэсэн чи эр мууч эмээс дээр энэ хідэн хүүхнүүдээс төрүүлээд ажилд орно шүү гэж чинь яг чинь тий. Тэгээд ийм байхад яг миний эрх хамгаалж байгаа өнөөдөр бид нэр эрх тэгштэй эрхтэй эмэгтэй гэж ингэж яг эрх тэгш байж чадж байгаа юу? Яаж л ийм үгийг сонсоод тийм эр мууч эмээс дээр эсвэл
оргуугаас охинтой гэдэг энэ үгийг сонсоод хүмүүс гайхшаад тийм юу яриад байгаа юм бэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан ингэж хүлээж авдаг болсон цагт миний эрх хамгаалагдж байна. Би одоо тэгшлэрхтэй ингэж үзэх гэж боддог. Тэгээд одоо баярлалаа нөө бэлэг аавна гэхээс илүү би эрхээ хамгаалуулмаар байна гэж хэлсэн юм да. Их гүн ухааны юм яриа тэ хоёлоо брангаагаас сонссон сууж. За гайг би юм гүн ухаантай юм ярьчихдаггүй. За 3 сарын 8 кэрнэр яхаар кол нэг аав хоол хийж идэг байсан үе санаа ингээд сэтгэлд хамгийн тод үлдсэн байдаг. Тэгээд аав хамгийн гол нэгдгээс ахгүй. За өнөөдөр Мартин аав гарын хоолоо хийж гинэ гэсэн. За миний хөө ноогоо арилгачих. Нэг гурлаа зарчих гэж аль өөрөө амтлагаа хийдэг. Тэр та өөрөө энийг хийж хоол юм шиг л амтлагаа сайхан байвал болно штэ гэл. Тэр эгийг санаанд ордог. Тэгээд Мартин 8-д бол одоо би яг Мартин 8 нэрэл эрхээ хамгаалах өдрөлтөө яхааргүй. Гэхдээ миний хувьд болохоор баг өдрөлгөө Мартин 8 юм шиг байдаг. Тэгээд би одоо Мартин 8-ыг нэг амар онцгойлон одоо сөрхий тэмдэглэдэггүй ч гэх юм уу тий. Тэгээд яг хоо энэ өдөр бол одоо байдгаараа гоёчаал хамгийн өөрхөн дээр тавиал байж хэвээр л боддог доо. За. Сонирхолтой өнцгүүд гарч ирж байна те. Миний хувьд ч яг Мартин 8 гэх бид нар Оросоос л уламжлагдж орж ирсэн юм шиг байгаа юм те. Мартин 8 Март гэж. Тэгээд энэ өдрийг ч гэсэн яг ялгаагүй та нартай адилхан дурсамж гэр хүүхэд насны дээр аавтай холбоотой дурсамжууд орж ирж байна тий. Тэрнээс хойш нэг амар Мартин 8 шүү. Одоо би нэг ингэдэг шүү гэл одоо бусад баярыг ач холбогдол өгж тэмдэглэдэг шиг бас нэг тэгээд байдгүй. Тэгээд одоо юугээр нэг ингээл одоо зүгээр цахим сүлжээгээр зүгээр энэ бол наргаа шүү заяа. Цахим сүлжээгээр нэг ингээл эрэгтэй нь хоолоо игээл эмэгтэй цэцэг барайл ч юм уу эсвэл найз өхтөөгөө гарч хамаагүй шоудаал ингэдэг тий. Яг заавал энэ өдөртөө ингэж давхцаад бүгдээрээ зэрэг гарч шоудаад бүгдээрээ ганц өдөр цэцэг аваад байснаас зүгээр заавал ч давхцахгүй л байл та. Тэгээд чи цэцэгний үн ингээд амар харцсан өндөр байгаа шүү дээ. Бус өдөр цэцэг аваад бус өдөр найз нөхдөд гараад ингээд байж байгаа болохгүй гэж гээд. Ерөөдөө л энгийн өдөр шиг байдаг. Тэгээ яг энэ жилийн хувьд өнөөдрийн хувьд бол манай нөхөр эзгүй байгаа. Тэгээд ирээд одоо Мартин 8-ны нөхөж тэмдэглэлийн хоёлаа гэж ярьж байгаа. Тэгэхээр тэрэнд жоохон хүлээлттэй байна. Өмнөж нэг тийм амар хүлээлттэйч байдаггүй байсан. Тэгэхээр зүгээр ингийн стресс хаашлаг нэг хоол гэж ярьдаг байхгүй. Тэгсэн чинь харин чанд вагью стейк хийж өгнө гэх нэг вагью гэдэг нэг хар өхрийн ийм алгалсан өхрийн мах байдаг шүү дээ. Өөг махын алгалсан. Тийм стейк хийж өгнө л гэж яриулсан. Тэгсэн чинь өглөө өстэй нүдээ гуугал нүгөө гэдэг шиг сэрэг мэдэл заар нэлгэр очиад ирэл гараал юмсан. Бид нэг юм хаагаал гүйж байгаа. Бидний махыг хаагаал явж байгаа. Стейк нэг юм махыг хаагаал гүйж байгаа та. Тэгэхээр энгийн үедээ ч гэсэн тэгэхээр ожи үеийн үед бол тэгэл энгийн үедээ ч гэсэн одоо найз нөхдөөгөө гарах үедээ гараал за эстэй үзэсгээ авах үедээ аваад байж идэл гэсэн үг юм байна шүү дээ. Харин тиймэрхүү байдлаар баярлж хүмүүсийг харж байхад тиймэрхүү байдлаар баярлж байгаа болохоор зөвөр тэр нь заавалчгүй 3 сарын 8 гэдэг өдөр биш бүхэл өдөр ялгаагүй энгийн өдөр ч байсан гэсэн хамаагүй цэцэг аваад энгийн өдөр ч байсан хамаагүй чөлөөтэй найз нөхдөд гардаг болохоор бид нараас хайцангуу нөгөө нэг эрхээ хамгаалуулад гэр бүлийнхээ хүрээнд эрх чөлөөтэй юм болов тий гэж бас бодчих байна л да. Тэгээд яг уу нэг тийм амар одоо бус эмэгтэйчүүд гэсэн бас тийм амар одоо нөхцөл байдал байдаг гэж бас бодохгүй л байна. Яагаад чинь тэгээ гарах одоо байдаг хүмүүс байгаа юу. Тийм. Одоо би ингээд янз бүрийн насны янз бүрийн төвшний хүмүүстэй найзлж юм та. Айгу яа ямар гоё бас ингээд цэцэг өгдөг цэцэг авсан дурсамж өгдөггүй гэж мэдрэмж өгдөг авсан тийм мэдрэмж өгдөггүй гэж цэцэг ингээд авах болгонд бол амар сонир баярлдаг тийм ингээд догцоод баярлал Айлын жан тавилчтай юм шиг болчихлоо. Гэтэ манай дөнгөж орж ирсэн хаалт болсон шүү. Бодлоо бэлгүй мэдчихэж биш 10 цагаас лайв дундуур нь оруулж өгнө. Тийм романтик. Өөрийнхөө рейтингийг айгу өсгөөд штэ. Тий, амар өсвчлөө тий. Бичлэгэн дундуур цэцэг орж ирээд ямар гоё цэцгийг харъя. За өөр авсан юм шиг баярлчих та. Энэ эзэн манад байна гэдэг лили бод байж. Гоё антай баярлаа.
Харуулсанд баярлалаа. За тэр ч гэсэн юу ярьж илаа? Дундуур цэцэг орж ирээд бүр амар яриа. Юу яаж байлаа. За би ингээд өөрөө нэг янз бүрийн насны одоо өөрөөсөө дээшээ 10 хэд ихч доошоогоо 10 дүү хүмүүстэй хүртэл ингээд найзалдаг. Тэгээд тэгэнгүүт тэд нар донд ингээд аягүй амьд хүмүүс байдаг. Тэгээд амар гэр бүлийн хүчрхийл дотор байдаг ч юм уу тий. Амар сэтгэл зүйн дарамттай ингээд аягүй хэцүү хүмүүс амьдралтай хүмүүс байдаг. Тэгээд тэр амьдралаасаа ингээд салж чаддаггүй ингээд тасал болоод ингээд бүр ингээд тийм амьдрал ингээд тасал болсон. Тэрийг эвдээд ингээд гарыг гэхээр чаддаггүй ч юм уу. За ингээд бүр ингээд тэсгэл алдаад явъя гэж очих газар байдгүй ч юм уу. Амар олон тийм хүмүүстэй таарлаж байсан, уулзаж учирж байсан, ярилцж байсан. Тэгэхээр үнэхээр бүр ингээд айгуу тэр ихэн төрчиж байгаа эмэгтэйчүүд амар олон байгаа. Тэгэхээр миний нөгөө хэлээд байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалмаар байна. Бид нэр эрхээ хамгаалуулмаар байна. Бид нэр ижил тэгш эрхтэй баймаар байна. Эмэгтэй гэдгээрээ гадуурхагдмааргүй байна, лээлгүүлмээргүй байна, янз бүрийн хүчирхийллүүдэд өртмөөргүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл бол яалтчгүй л байгаа л да тий. Яалтчгүй байгаа. Тийм бид нар одоо ингээ өөрсдөө мэдгүй ч гэсэн хүчирхийлэлд өртөөд явж идэг эмэгтэйчүүд байдаг гэж байгаа байхгүй тий. Тэрийг нөө гэр бүлийн хүчирхийлэл дотор байна шүү гэдгийг мэдрэхгүй, тэрнээсээ гарч чадахгүй тэгээ явж идэг эмэгтэйчүүд зөндөө байдаг л гэсэн л дээ. Зөвхөн яг би сая хэлсэн санаа нь үнэхээр ингээд хосууд ойлголцоод ингээд явчих юм бол заавал ингээд би биний хүчрхийлэл ч юм уу те ядчил орж гарахтаа одоо үнэн уучраа хэлэхэд ч одоо тэгэл их амар за тэр талаар одоо ингээд ярих юм бол амар хүн сэдврүү орох гээд байна те. За орхи арай бараа яваад шүү. Цайрын шүү. Гоё баярын өдрүүдээр. Тэр яг би сая ингээд бодчих лээ л да. Гаяа тэр тийм гээл тэгэнгүүт чигээ ч бас ялгаагүй тийм л авцаа. Магадгүй гаяа тэр нөхөртэй тоор нөхөргүй байгаа болохоор бас арай өөр өнцгөөс яригдах байх. Зүгээр бидний хувьд нэг ах маань байхгүй ингээд болчингууч яг нэг даа эмэгтэйчүүд болохоор арай нэг эмэгтэйчүүдийн давамгайл ихтэй одоо амбицлог байд юм шиг одоо жишээлбэл манай ээж чи амьдралаа ямар хүчрхэг эмэгтэй байлаа те карьерийн хувьд ар гэрээ авч явж байгаагийн хувьд ерөөхдөө бол бид нэг эхийн эрэхт ёстой юм шиг л айл ч те тэгээд яаж бүгдээрээ эмэгтэйчүүд аав ганцаараа эрэхтэй те тэгээд эрэнгүүт бид нар жоох ингээд амбицлог байдсан юм шиг санагддаг гэр бүлийн харилцаан дээр те үгүй штэ бид нар текстаа үгүй штэ би те гэхдээ мэдээж бид нар буруу замаар ороод буруу юм хийгээ явдггүй учраас тэр нь одоо зөв амбиц гэж харж байгаа байхгүй юу жишээлбэл дуртай үедээ гарна дуртай үедээ цэцгээ авна дуртай үедээ ингээд би өөрөө байж чадчихээн яг манай гэр бүлийн хүрээллийн хувьд одоо ингээд дотооддоо бид нар л ингээд би дөрвийн хувьд шүү дээ те хүссэн үедээ орж гараа хүссэн үедээ ингээд өөрөө байж чаддаг бидний ирэх ингээд гэр бүл маань гайгүй байдаг гэдэг маань нэг энэ гэр бүлийн хүмүүжил бидний өөрсдийн амбицлог байдлаас шалтгаалж тэгж байгаа гэж бодлоо. Тийм баг. Тэгээд энэ амбицэн дээр бас дахиад яах вэ? Одоо чинь би одоо нөхөртөө ингээд гэр бүлээсээ одоо яг ямар гэр бүлтэй би одоо ямар байсан тийм ээ ааштай яг л тэр шиг нөхөртөө яг л тэгж ирсэн. Яг тэр үеэрээ л байгаа одоо миний тэр замаас эвдрээгүй. Тэгэнгүүт өөр одоо ингээд эмэгтэйчүүдээс ингээ харахад одоо нөхөртэй ирээд шал өөр хүн болчихсон байдаг. Нөгөө хуучин байсан хэн байдیں۔ Тэд бүгдээрээ шал өөр хэн нэг болчихсон байдаг, өөрчлөгдчихсэн байдаг, өөрөө биш болцсон байдаг. Нөхрийн одоо иргэшээлтч гэх юм уу? Одоо нөгөө нэг өөрийгөө алдчихсан байд юм уу те? Тийм нэг айгүй харагддаг. Өөрөөрөө байж чадахгүй өөр хүн болгож хичээс эхнэрийн дүр тоглож хичээсээр хагаад магадгүй тэгээд яг хоо хичээгээд яваад үнэхээр nice амьдрал нь гоё байвал окей те тэгж чадахгүй нэг өдөр ямар хэцүү юм бэ гэж тесрэхээр бол бас тэр чи эвгүй харилцаахгүй те. Харин тэгэнгүүт одоо чинь би аюу нэг одоо өөрийнхөө штэ тий ямар нэг юм би ингээд аюу чөлөөтэй шууд үзэл бодлоо илэрхийлдэг. Тэгэнгүүт одоо найз нөхрөөд ч юм за энэ гаяа гэж нэг дураараа юм энийг юм бүхнийг санаачилж байгаа ч гэдэг юм үү те. Тиймэрхүү үзгээр харах байдал их юм шиг зөв надад тийг санагддаг. За тэжгээгээ юу гэж бодож байна? Юг. Ичка тэнд ер нь баярын настар байна вэ? International Women's Holiday шүү дээ. Үгүй. Мэдгүй. Бидэгдэхгүй л шүү дээ. Өнөөдөр гэхдээ 7 болохоор бас хийж магадгүй. Гэтэ ер нь бол
Нэг дэвсгэртэй тэмдэг байхаа. Өнгөрсөн жил чи би одоо өөрөө гараад дэлгүүр ороод өөрөөсөө зориулж удаан сарын аваад далайн ир дээр очиж жоохон сууж муугаа жоохон юм ороод тэгээд гэртээ ярьжсэн да. Өөр нэг тэгж байж байна. Амар л Тэр үйлсэлж интернетээр харсан өдөр Францад хүмүүс юу яагаад энэ нүцгэн жагсаалыг гэдэг нэмэгтэйчүүд. Тийм нэг Украины дайныг, Орос Украины дайныг хэрэглээд. яг нь Одоо яаж байгааг бас сайн мэдэхгүй л юм одоо гараагүй. Юу нь яадаг вүлээ ерөөсөө. соёлын ялгаа бас байж магадгүй. Одоо жишээлбэл Америкт болон Европын орнууд ч эмэгтэй хүнийг их хүндэлдэг. Анхнаасаа л нэг тийм эмэгтэйчүүдэд тэгш эрэхтэй юм шиг байж илүү хүндэлдэг штэ тий. Ядчил ladies first гэдэг үстэй. Тэгэхэд Европ Азад бол өөр штэ тий. Эмэгтэйчүүд ингээд сүүлийн үед л ингээд тэгш эрэхтэй байх ёстой гэж ингэж ярьж байгаа. Азад бол харцангуй эмэгтэйчүүдийг одоо гэртээ байгаа юм одоо байх ёстой эрэгтэйчүүд ингээд зөвхөн гэрээ ажил хийх үүрэгтэй юм шиг зөвхөн гэрээ ажлыг хийж чаддаг юм шигээр ингээд хүлээж аваад байдаг. Одоо тийм өгнөдсөн байдаг шүү дээ. Эмэгтэй одоо сайн хамттай л учирчвал болоо доо гэх. Тэгээ биднийг одоо нийгэмд гараад нийгмийн ажлыг ингээд өсөлдөх чадваргүй гэж одоо үнэлдэг ч юм уу тийм. Тэгэхээр бид нар тийм биш. Бид нар гэрээ ажлаас илүү чадна. Тэгээд одоо ингээд яг одоо мэржлийнхаа талбарсан гараад өрсөлдөд тийм гэдэг шүү дээ. Нөхрүүд эртэчүүд яадаг вэ гэхээр арлаа эхнэрүүд насаалтаа танк үздэг. Гэрээ хувцас нугаад хоолын цэвэрлээд гэрийн цэвэрлээд хоолын нэгээд ингээд бүх юм ингээд хийгээд тэд нар зөвхөн ажилдаа анхаарна. А бид нар болохоор гэртээ хараад хоолоо игээд хувцас угаад гэрээ цэвэрлээд тэсийн энэ ажлын талбар дээр тэр эртэчүүдээ бүх юмаа ингээд хүнээр хийлгэж явж байгаа эртэчүүдээ ижлэхэн өрсөлддөг. Тэгээ ингээд харьцуулагддаг. Тэгээ харьцуулагддаг тий. Яг ажлын карьерийн хувьд ч гэсэн тийм шүү дээ. Одоо удирдах албан тушаалбад хэвшил эрэгтэй хүмүүс байдаг тий. Карьер нүсээ авчдаг. Эмэгтэй хүмүүс бас ингээд карьер нэдээ өссөн ч гэсэн тий. Эсвэл тэр ингээд заавал нэг юм золиослсон байдаг тий. Эсвэл ганц бие байд юм уу тий. Эсвэл цөөх хүүхдтэй юм уу, хүүхдгүй голдуу байд юм уу. Японд бас тэр ажиглагдчихсэн шүү дээ. Эмэгтэйчүүд ягаад хүүхэд гарахгүй байгаад байгаа юм бэ гэх тэгэнгүүт нөө ажлын байран дээрээ үлдгээд карьераа өсгөхгөө тэгээд нөө золиосж байгаа байхгүй тий нөхөртэй болж чадахгүй хүүхэдтэй болж чадахгүй хэрвээ тэд нэр тэх юм бол гэртээ ингээд байх хэрэгтэй болно хүүхдээ асрах хэрэгтэй болно тэгээд нийгэмд адилхан ингээд карьертай байхын тулд золиос гаргаж байгаа байхгүй тий тэгэхэд яг нэг эсрэгээрээ түрүүчийн тийчгээ ярьсан шиг эрэгтэй хүн болохоор ингээд нөө амжилттай яваа эрэгтэй хүний ард сайн эхнэр байдаг гэдэгтэй адилхан тэр цаана сайн эхнэр байгаа болохоор тэр хүн амжилттай яваад байгаа байхгүй тий. Тэгэл дахиад бараа амраа орох гэдэг. Зарим нэг эрэгтэйчүүд энэ сайн ихнэрээ байгааг нь гинт мартаал те. Би чи ийм амжилтанд хүрсэн юм чинь гоё болгочт юм уу? Салчт юм уу? Жохон залуужуулчт юм уу гэж явждаг. Жишээнүүд угаасаа зөндөл ааштай. Энэ бол тоглоом шөглөмөр хийж байгаа ч. Ялангуяа Монгол бүр амар их Монгол бол те. Энэ жоохон бүдүүрсэн юм уу да? Энийг арай жоохон турхаа гоё ялгаад авчт юм уу? За энэ бол нарган байлаа. Уучлаарай үдчихэж байгаа ярьчүүд нь бүгдээрээ тийм биш шүү. Тэгээ нөгөө Олигийн ярьж байгаа дээр юу штэ охтууд энэ сүүлийн үед бас энэ яг тэр эмэгтэйчүүдийн эрхтэр чинь одоо жишээл ярьлаа штэ тэр хүчрхийлөлтөд очсон хүмүүсийг давхар хохирогч болгоод байдаг те. Жишээлбэл одоо жишээ нь охтууд нөгөө тэр богино юу бүхтэй эдэр жагсаал хийгээд байгааг харж исэн баг те. Тэгэхээр нөгөө бид нар яагаад хүссэн зүйлээ өмсөж болдгоо юм. Магадгүй энэ асуудал үүснээ дараа тэдний юу гэдэг гэхээр өөрсдөө л ийм байдлыг үүсгэсэн ч гэдэг юм уу те. Тухайн хохирогчийг нэмж тэгж яриад байдаг. Тэгэхээр энэ зөвхөн эрхийн асуудал чинь болов зөвхөн одоо гэр бүлийн хүрээнд биш нийгмийн хүрээнд те. Тэгэл нөгөө бүхэл талбар дээр яригдсан шүү дээ ажил карьер мэргэжил. Тэгэхээр яг эрх гэдэг талаасаа болвол өнөөдөр илүү эмэгтэйчүүдийн тэр эрхийг одоо хүмүүс таниулах, мэдүүлэхтэй гендрийн ядаж тэгш эрхийн талаар ойлголтыг түгээдэг өдөр баймаар санагдаж байгаа байхгүй. Яг монголчууд бол даяараа одоо юу гэдгийг тэнийг өдөр олдоогүй байж байгаа л гинт энэ өдөр баярлж байгаа юм шиг эмэгтэйчүүдэд баярлуулах ёстой, дуурайнд даалгах ёстой, биелэг авч өгөх ёстой ч гэдэг юм нэг юм тогтсон ойлголттой. Тэгэхээр энэ өдөр бол илүү тэр гендрийн тэгш эрх тэр мэдрэмжтэй байх те. Энэ талаар бас ойлголтуудыг түгээдэг байх нь айгүй чухал юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрх гэхээр зөвхөн гэр бүлийн өрөөнд биш те бүхий салбар дээр энэ асуудал бас яригдчих байх хэвээр. Тий 10 гаруй жил одоо юу шүү их хүүхдийн төлөө зүтгэгдсэн тэр байгууллагт нь ажилласан хүн ярьж байгаа шүү. Тэгэхээр энийг бас ойлгоорой. Тэгэхээр аргагүй цаанаасаа үг хэллэг нь бүр ийм байгаа байх шүү. Тий. Би бас тий.
Мэргэжлийн өвчөө хөдлөө тийш авах гээд байна уу? Харин тийм Ингэж орж ирж шүү. Аа. Тэгэхээр яг бидний нөгөө нэг хийж байгаа төслийн хүрээнд бас энэ ажлууд бас хийгдэнтэй ирээдүйд яг өнөөдөр маргааш та бид нар ингээл сурахмаа сураал явж байна. Ирээдүйд хийгдэх ажлуудын маань жагсаалтанд байгаа учраас магадгүй дараа нэг хэдэн жилийн дараа энэ өдөр ингэж ярихаар бол бид нар тухайн үед ингэж ярьжсэн. Одоо бид нар тэр эмэгтэйчүүдийн төлөө, тэр хүүхдүүдийн төлөө юм хийгээ явж байна гэд яриад гарч ирэх өдөр бас байна. Тэгээд бидний цаг ерөөхдөө дуусж байна. Тэгэхээр бүгдээрэнд нь дахиад эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Эрхээ хамгаалцгааж байгаарай те өөр хэлэх үгнүүд байна уу? Ямар үгээ хэлцгээ нөө. Надад л ингэ санагдаж байна. Ер нь нөгөө эмэгтэйчүүдийн эрхийн өдөр хүмүүс одоо сүүлийн үед бол айгүйх гэрүүлээрээ тэмдэглэж байгаа шүү дээ. Зөвхөн гэрүүлийнхээ хүрээнд те. Энд чинь нөгөө нийтээр амардаг баяр болсон учраас яг хөө нийгэмд ажиглагдж байгаа нь бол маасаараа л зөвхөн эмэгтэйчүүдийг баярлуулах ч юм уу. Тэглж өнгөрөөгөөд байгаа. Тэгэхээр бид нар бас ядчил эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолой болж тэр охид эмэгтэйчүүдийг хамгаалах тал дээр бас бүгдээрээ гараа өргөж нэгдэг байх тийм тэдэрт бас өөрсдийнхөө дуу хоолойнд болж байх ёстой гэдэг тэр ойлголтыг бас нийгэмд түгээхийг бодож байна. Тэгэхээр энд бас гар бие оролцох болно гэж хэлнэ. За баярлалаа. Айгүй албай бас. За миний тэгдээ яриагээ. За миний ямар муухай нэг вэ? За миний ингээд одоо зөвхөн Мартин намнаар ч юм уу те зөвхөн баяр ёслолоор одоо гарах ёстой гэдэг ойлголтоос салаад энгийн үед ч гэсэн одоо гараад найз нөхдөйгөө уулзч байгаарай тийм ээ. Наргиц ингэхүүдээ наригчж байгаарай, залуу насаа мэдэрчж байгаарай. Энэ нас чинь дахиж олдохгүй шүү гэж бүсгүүчүүдэд захимаар байна. За тэгээд өнөөдрийн яриа нэг жоохон тийм ерөнхийдөө за мэдээж эрх тал руугаа, эрхийн тал, эмэгтэйчүүд эрхийн тал руугаа илүү их ярил та. Гэхдээ тэгш нартаа одоо дахиад дахин одоо эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэнд төргий та гурав болон миний ээж, миний дүү, та нар миний амьдрал одоо байж болох хамгийн гоё цэцэг, хамгийн гоё үнэртэй, хамгийн гоё зүйлийг цацруулж ялдаг гэрэл гэгээ шүү. Та эдний За миний хувьд гэхэд үнэлэх юм бол одоо би нөгөө хамгийн ихэнд хэлжсэн 1909 10 онд Клара Зеттин гэж эмэгтэйчүүдийн одоо хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцээд өнөөдөр амжилттай хэрэгцсэн учраас өнөөдөр бид нэр салбар бүрт өөрийнхөө хүссэн ажлыг хийж байгаа шиг ирээдүйд нэг өдөр тийм эмэгтэй гэдгээр ямар нэгэн гадуурхалтанд өртөхгүйгээр бидний эрх бүрэн хамгаалагчсан тэр сайхан өдөр бид нэр энийг дусаад яриад өнөөдөр бид нар үнээр эрхтэйчүүд ингээ адилхан эрхтэгч болчихжээ. Бидний эрх зөрчигдөхгүй байна. Бид нар ингээд гоё эрхээ эдэлж байна гэд сайхан зүйлийг яриад сууж авах болтугай гэж юурой. Тэгээ бүгдээрэнд нь олон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. За Ерөөл Батөршгий. Ерөөл Батөршгий. Нийтийн амралтын өдөр аарч тийм Монголд одоо олон улсад ч гэсэн байдаг бах тийм. Нийтийн амралтын өдөр болгоцсон юм уу? Тийм шүү дээ амралтын өдөр шүү дээ. Японд улаан өдөр биш юм уу? Үгүй. Америкт бол тийм биш. Биш үү? Монголд зүгээр амралтын өдөр болгох юм болохоор Монголд бүхний дээр амарч байгаа. Тэмдэглэлт баяр болгож тэмдэглээд байгаа болохоос шин чинь өөрөө зүгээр л нөө символ яг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шүү. Тэгвэл олон нийтийн амралтын өдөр бүхний дээр амардаг тий. Тэгэхээр нөө Facebook дээр нэг тийм жок явж ирсэн шүү дээ. Баяраас баярын хооронд явхаар чин эрэгтэйчүүд мөнгөгүй эмэгтэйчүүд тарган байхаас яах юм бэ? Тэгэхээр тэр шиг ингээд бүхний дээр амралтын өдөр бас олон улсад биш байд юм байна. Монголд одоо сайхан бүх баярыг тэмдэглэн штэ. Одоо үргэлжлүүлэл эх 7 хоног цэргийн баяр. Цэргийн баяр ч гэдэг ясаа улаан өдөр биш л дээ тий. За ингээд бүгдээрэнд нь баярлалаа. Цаг заваа гарган ингээд намайг хэлсэн цагт ингээд ямарваа нэгэн байдлаар орж ирдэгт баярлалаа. За тэгээ бүгдэнд нь дахиад олоос эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Бүгдээрээ сайхан баярлцгаагаарай. За бүгдээрээ сайхан баярлалаа.